Сайн уу, намайг Инхчин гэдэг. Тэгээд ойд буюу удаан хугацаанд ерөөсөн номны бичлэг хийгээг учраас би ингээд 2 номны бичлэг хийхээр шийдсэн. Тэгээд за эхнийх нь бол шилмэл зохиолын Mary Poppins гэдэг юм байгаа. За энийг юм баг мэдгүй ингэж баг байхгүй бах. За тэгээд хоёрт нь бол Pollyanna гэдэг гоё хийг та нарт ярьж өгнө. За хамгийн ихэнд хэдүүлээ Pollyanna ярьцгаая. За Pollyanna маань яг одоо эхлээд за энэ гол үйл явдлыг яриад өгчээ. За Pollyanna ингээд ээж аав нас барцсан. Тийм болохоор одоо ингээд ээжийнх нь дүүгийнх нь ингээд гэрт амьдрахаар ингээд ирдэг. За тэгээд яг ингээд анх ирээд одоо тэр ихчтэйгаа буюу одоо Polly хатагтай буюу Polly ихчтэй ерөөсөө тийм харилцаа нь одоо таагүй гэх юм уу те. Ямар ч тийм одоо яг л танихгүй хүмүүс шиг тэгвэл хамаатан садангууд танихгүй хүмүүс шиг хацдаг байсан бол нөгөө сүүл рүүгээ яваад ирэхээр энэ хоёрын харилцаа яг л төрсөн ихч дүү шиг нөгөө болоод эхэлдэг. За тэгээд бас нэг ингээд нэг жижигхэн нэг хэсгэндээ нэг жоохон хайр юм гадаг. За тэрний юу вэ гэхээр тийм амар биш л те. Өөр нэг юм ямар нэртэлээ за нэг юм эмч байдیں۔ Нэг эмч тэгээд тэр нь ингээ Polly хадагтаад нь хайртай Polly хадагтаа гэсэн тэр эмчт нь хайртай. Гэхдээ тэр хоёр бие биендээ хайртайгаа мэддэггүй. Тэгээд энэ нууцыг Pollyanna мэдчихийдэг. Тэгээд Pollyanna энэ хоёрыг ингээ нийлүүлдэг байхгүй. Тэгээд Pollyanna-гийн бас нэр нь нэг онцлогтой байдаг. За яагаад би онцлогтой гэж хэлж байгаа вэ гэхээр ингээд дундуур нь хуваахаар Polly болон Anna гэдэг хоёр нэр байж байгаа. За Anna гэдэг нь бол ээжийнх нь, Polly гэдэг нь одоо тэр цуг амьдарч байгаа эгчийнх нь нэр аахгүй юу. Тэгээд тэр одоо ээж нь өөрийнхөө болон одоо биш дүүгийнхэн тэр нэрийг ингээд нийлүүлээд Pollyanna гэдэг нэр өгсөн. Тэгээ би бодсон. Ээж нь дээрээ бас эгчтэй, доороо бас нэг эмэгтэйдүүд байхгүй айлын 3 хүүхдийн айлын дундлах. Тэгээд яагаад ингээд ихчийнхаа нэрийг орчуулахгүй зөвхөн дүүгийнхаа ингээд өөрийнхөө нэрийг орцуулсан юм болоо гэж би бодъё. Тэгээд айгуул багтаа ахтаа ээж нь ихчээсээ илүү дүүтэйгээ илүү дотн байсан болохоор тэгсэн юм болоо гэж бодсон л доо. За тэгээд энэ ном ингээд одоо эхэндээ ингээд бас эхэндээ бас дундлагатай ингээд амар хөвгөлтэй байдаг байсан бол сүүл рүүгээ жоохон ингээд хөөрхийдэг нь өрөвдмөр болчдаг. Яагаад гэвэл манай Pollyanna маань осолд ордог. Ачааны машины осол. Тэгээд ингээд бас толгойн гэмцэн тэгээд хамгийн ингээд өрөвдмөр нь хоёр хөл нь мэдээг болчдаг. Ерөөсөө алхаж чадахгүй. Тэгээд Pollyanna маань ингээд алхсандаа баярлаад ингээд одоо Polly ихчтэй буюу ингээд гэр бүлтэй загтал бичдэг. Тэгээд тэрээ та нар хүсвэл тэр загтлыг уншиж өгье. Таны сайн сонсорой. За Pollyanna-гийн захиа. Хайрт Polly их хүндэж чилдэн хаа. Би явж чаддаг болсон. Явж чадаж байгаа. Өнөөдөр орноосоо цон хүртэл алхсан гэд боддоо. Бүхэл бүтэн 6 алхам. Бурхан минь, дахин хөл дээрээ босох ямар сайхан байсан гэж эмчнэр маань намайг тойрч зогсоод баярлан гинэж бүх сахиур минь хажууд суугаад уйлж байв. Өнгөрсөн 7 хоногоос гიშгэж хасан хажуугийн тасгийн ихч хүртэл хаалхан шагаагаад инээмсүүлж байсан. Бас дараа сард явж чадна гэж найдаж байгаа. Бас нэг ихч ирсэн байлээ. Тэр миний сахиурын орон дээр ихэвтэй даалга ташиж баяр хүргэсэн. Тэр бүхий л үйлчлэгч хар араас тэтгэлийг хүртэл сүйдрүүчийн цонхоор шагаагаад ашгүйдээ охин минь гэж хашгирсан. Би бас баялсандаа уйлж чадахгүй, явж чадахгүй байв. Тэд яагаад уйлсныг ойлгоогүй ч би бол харин баялсандаа хашгимаар санагдсан шүү. Хөөх! Гайхалтай би явж чадлаа. Одоо би гэрээсээ хол энэ газарт 12 сар хэвцэнд ерөөсөө харамсахгүй байна. Тэгээд ч би та хоёрынхаа гэрлэхийг харсан шүү дээ. Polly ихчээ, орны минь дэргэд энд ирж гэлсэнд чинь би маш их баярсан шүү. Та хүн баярлуулахад үнэхээр сайн гэдгийг хэлье. Намайг удахгүй гэртээ харин гэцгээ хэв. Би гэртээ алхаж үнээр санагдаж байна. Ямар нэг унаагаар биш өргөлж явж баймаар санагдаж байгаа шүү. Зүгээр л алхах гэдэг үнэхээр сайхан. Игч минь, би дэндүү баяртай байна. Бүх юмд баярлаж байна. Тэр бүх хэсэг хугацаанд явж чадахгүй байсандаа хүртэл баярлаж байгаа. Яагаад гэвэл алхам гэдэг хичнээн сайхан зүйл болохыг анзаарахгүй өнгөрөж байж
шүү дээ. Маргааш би 8 халахаар төлөвлөж байгаа. Гоё байгаа биз? Та бүхэндээ маш их хайртай шүү. Үндэтгэн мэхийн асуусан Полиана ч ингээд яг энэ цагтлаар ингээд энэ ном төгсөж байгаа. Тэгээд миний бодлоор яг энэ гол утга санаа зохиолч нь яг юуг илэрхийлэх байгаа вэ гэвэл миний бодлоор одоо ингээд Полиана минь ямар ч тийм муухай зангуу ингээд одоо ингээд гунигсан эсвэл тийм муухай зантай хүмүүсийг маш гоё ингээд зантай өөдрөг болгодыг тийм сайхан сэтгэлтэй охин. Тэгээд яг гол утга санаа нь гэвэл бусдад одоо ингээд муу зангуудаа биш одоо сайн зангуудаа одоо ингээд түгээгээрээ те бусдыг битгий ингээд гуниглуулаар өөдрөг болгож баярлуулаарай л гэсэн утгыг илэрхийлэх гэж байгаах гэж бодсон. За зохиолч нь гэвэл Элинор Портер гэдэг хүн энэ номыг зохиосон юм байна. За хоёр дахь номоо ярив. Хоёр дахь ном маань шилмэл зохиолын Мэри Поппинс гэдэг ном байгаа. За энэ ном нь бараг яг мэдгүй цөөхөл байгаа. Ягаад гэвэл Мэри Поппинсийн маань кино гарсан байгаа. Мэри Поппинс буцаж ирлээгээд. За тэгээд яг энэ номон дээр гардаг гол дүрийн тэр одоо ингээ хүмүүсийн за нэрийг хэлж өгье заяа. За энэ нь бол Мэри Поппинс. За Мэри Поппинс маань ич шидтэй нэгэн асрагч гэж ойлгож олно. Шидтэй асрагч. За энэ бол том охин Жен. Энэ бол одоо дундлах хүн Майкл. За энэ хоёр маань ер нь адал явдал буюу одоо сониуч зан их байдаг гэж ойлгож байна. За энэ Барбара Жон гэх хоёр ихэр байдаг. Энэ хоёр нь яаж чадахгүй жоохон өвч. За тэгээд Мэри Поппинс маань энэ хүүхдүүдийн аавыг нь баг багт нь асардаг байсан. За тэгээд одоо ингээд энэ аав том болоод одоо хүүхдүүдийг асарж байгаа. Энэ хүүхдүүд нь яг ямар гол үйл явдалтай вэ гэхээр хүүхдүүд нь энэ хүнийг танихгүй. Тийм учраас энэ хүүхдүүд одоо энэ хүнтэй танилцах тийм үйл явдалтай ном байгаа. За тэгээ Мэри Поппинс маань бас энэ хүүхдүүдээ ямар гоё тийм өнгөлөг тийм гоё төсөөлөлтэй тийм гоё газар руу ингээд дагуулдаг бас нэг тийм хэсэг гардаг. За тэгээд зохиолч нь гэвэл энэ хоёр авахтай маань Пеле Триверс гэсэн зохиолч энэ зохиолыг зохиосон юм байна. Тэгээд ингээд хэрвээ та нар бас хүсвэл энэ хоёр номыг маш олон тийм номын дэлгүүрүүдээс аваарай. Энэ номын дэлгүүрд маш их зарж байгаа. За тэгээд би та нарт нэг үг хэлье. Хөлөөрөө туулж барахгүй амьдралыг оюунаараа туулж барах боломжийг ном өгдөгөө гэдэг нэг амар гоё үгтэй энэ одоо юу хөө тийм нэг юм байдаг. За тийм болохоор та нар ном сайн уншаарай. Тэгээд маска сайн зурж гараа угаагаарай. Гэртээс байгаарай. Тэгээд лайк болон subscribe дараарай. Баяртай.